Сүүлийн 5 удаагийн сонгуульд Монгол Ардын нам ялагдал хүлээсэн. Үүнтэй зэрэгцэн намын нэр хүнд унж байгаа. Тэгвэл Монгол Ардын намын шинжлэх хорооныхон гишүүд дэмжигчид ард иргэдийн дунд ажилладаг, өрх бүрт бодлого нь хүрдэг нам болохын төлөө олон ажлыг санаачилж хэрэгжүүлж байгаагийн нэг нь шинжлэхийн хороо орон нутагт аян юм а. Аяны гол зорилго нь бол одоо орон нутагт байгаа одоо манай намын гишүүд намын шинжилгээний хүрээнд намаасаа юу хүсэж байна, ямар өөрчлөлийг хүсэж байна. Энэ дотор орон нутгийн иргэд сонгогчд Монгол Ардын намын одоо энэ нийгэмд яаж харж байна, ямар хүлээлттэй байна. Орон нутгийн төвчнээ зөвхөн намын шинжилгээ зогсохгүй, орон нутгийн төвчнээ энэ хөгжлийн асуудлуудад Монгол Ардын нам одоо ямар байр суурьтай оролцох ёстой, ямар бодлого хөтөлбөр иргэдэд өгүүлж байна вэ? Яг тухайлбал одоо иргэдэд өрх гэрт одоо ямар бодлого хэрэгтэй байна вэ гэдгийг нь бид энэ орон нутгах намын гишүүдээс сонсох зорилгоор шинжлэхийн хороо орон нутагт гэдэг аяныг одоо эхлүүлээ явж байна. Шинжлэхийн хорооныхоо Монгол Ардын намын их хурл хүртэл Монгол улсын 21 аймагт ажиллахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн 7 хоногт бүрөө эрүүлжүүлээ, нийгмийн хөгжүүлэх сэдвээр улс төрийн илтгэл тавьж санал хүсэлтэд хуваалцлаа. Олон нийт Монгол Ардын намын шинжлэхийн хорооныхныг цаг ямагт дэмжихээ илэрхийлж улам эрч хүчтэй ажиллахыг сануулж байлаа. Намынхаа шинжилж гар үе оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна да. Шинжлэхийн хорооны залуучууд бол ер нь яг сайхан болж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Маш их дэмжиж байна. Энэ бол их зүйтэй асуудал. Залуучуудаа би урам зоригтой урагшаа алхаарай гэж хэлмээр байна. Монгол Ардын намын шинжлэхийн хорооноос намын жирийн гишүүд дэмжигчдийн санал бодлыг сонсохоос гадна 10 сард хуралдах намын их хурлаас гарах шийдвэрт гишүүд дэмжигчдийн саналыг тусгах зорилгоор шинжлэлийн өргөөг барьсан юм а. Иргэдийн өгсөн саналыг нэгтгэж 10 сарын 27-ны өдөр болох Монгол Ардын намын 27 дахь их хуралд танилцуулах юм байна.